Миний YouTube channel тавтаа морил. Би өнөөдөр шинэ камертаа бичлэг хийж үзэж байгаа. Би шинэ камертаа авсан. Тэгээд энэ бол миний энэ камерны эхний бичлэг. Энэ камер ямар дуун ямар бичлэг ямар илүү сайн байна уу, илүү муу байна уу? Нөгөө камер маань илүү их таалагдж байгааг хэлээрэй. Надад жоо хэцүү байгаа нь бол миний өмнөх камер дээр одоо энэ зураг энэ дээрээ гардаг байхгүй. Гэхдээ энэ камерын дээр ингээ хажуу талд гараад байгаа байхгүй. Тийм болохоор би ингээ хажуу тийшээ хараад байгаа. Гэхдээ би тэрэн дээр ингээ анхаарахыг бодно. Гэхдээ би ингээ жоо хажуу тийшээ хараад байвал та нар яагаад гэдэг нь жоо яг л юм жижиг скрин хажуу талд байгаа. За, өнөөдөр хэдүүлээ лайф хакнууд туршиж үзнэ. Би Instagram дээр нэг хэдэн оны өмнө над руу лайф хакнууд явуулаач гэж асуусан. Амар олон төрлийн лайф хакнууд ирсэн. Тэгээд миний бодлоор өнөөдөр жоохон холиод бүгднийг туршиж үзье гэж бодсон. Амархан жоохон хэцүү, тэгээ жоохон хоол молтой хамааралтай. За, хамгийн ихний лайф хак юм би ийш оруулж ий. За, хамгийн ихний лайф хак нь бол ийм ирээсэн чихрийг аваад тэгээ энэ лайф хак биш зүгээр л нэг ийм одоо юу гэх юм нэг зүгээр туршиж үзэхээр юм. За, та нарын харснаар хамгийн ихний лайф хакн дээр ийм чихэр тэгээ энийг хайлуулж байгаа би пэйжэнд тэгээд хайлуулна. Тэгчингүүтээ соруулаар ингээ үлээгээд bubbles болгоно. Шүлээ. Би нэг гялхлаа. Сая энэ шоколада биш энэ ирээсээ халааж исэн чинь хагарчлаа. Oh no. Тэг ямар ч халаачлаа. Тэгээ гялс хийхгүй бол миний ашигласан ирээс бол энэ. Тэгээ энэ ирээс жоохон шоколадтай болохоор хагарч шиг боллоо. Тийм болохоор болгоомжтой байгаарай. Сурвал барыг болж. Энд нь жоохон турчаад дахиад. За. Ой, харагч нь. Барыг болж байна. Гэтэ би буруу ирээс ашигласан байж магадгүй. Шоколадтай ирээс ашигласан юм шиг байна. Тийм болохоор энэ жоо хатуу сайн болохгүй байна. Гэтэ ямар ч сан барыг болж байна. Гэтэ энэ лайф хакийг угаасаа нэх ингээ хэрэглэх үе байхгүй. Тийм болохоор тийм сайн лайф хак биш. За, хэдүүл ямар ч сан хоёр дахь лайф хак руу орцгоё. Тэр нь бол энэ. За, дараагийн лайф хакийг хэрэгтэй таны арснаар талах, хоёр талах. Тэгээд нэг аяг. Тэгээд шоколад. Тэгэхээр за, талхаа аваад тэгээд нэг шоколад тавьж үзье. Нэг шоколад тавиад энийг ингээд тэгээд кинетик. Энийг нөгөө юу амсран зүүзэн байж байна. Эргүүлээд. Я опять. Шоколад нь гараад ирсэн. Би буруу игээд байгаа юм уу? Жоос. Окей. Тэгээд энэ болохгүй. Болсонгүй. Энэ ингээд наалтгүй. Энийг дараа нээшээ хийх хэрэгтэй байхгүй. За, бэж тэгвэл л штэ тий. Эхлээд тэгэж авчингуудаа. За, энэ жоо худлаалаа. Энэ болсонгүй. Яг л талх нь ингээд бэбинт наалтахгүй. Би буруу талах юм уу эсвэл энэ талх нь бэбинт наалтахгүй тэгээд ямар ч юм болохгүй байна. Энэ хак амар муу хак ялаа. Таалагдсангүй. Хэдүүлээ дараачихаа хак руу орцгоё. За, энэ
За би энэ саунд дотроо яг дүүрэн ус хийжлээ. Харж байна уу? Ямар дүүрэн ус хийжлээ. Одоо энэ дээрээсээ нотон салхидаг аваад за цаас дээр нь тавьчлаа. Цаатаа энийг доош нь оруулж үзье. Нэрэ жоохон тусалж байна. Гэхдээ гарах байна. Энэ хак боллоо. Яа, эхний хак одоо эхний амжилттай болсон хак байлаа. За энэ дараагийн лайф хак руу орцгоё. За хэдүүлээ дөрөвт лайф хак авчиж үзье. Тэр нь бол энэ бичлэг тавьчих. За надад нэг ийм сав байна. Гэтэ энэ жоон хуучин болохоор болох уу? Тэгээ хэрэгтэй юм бол скотч. Скотч ингэж авч аваад. Окей. Тэгээ энэ дээр нь сайн нагна. Oh my god. Хамба. Энэ угаас амар муу юу байсан бэ? За. Надад өөр юу олцсонгүй юм би доороо ярилттай юм. Гэтэ энэ хак болж байгаа шиг. Эй. За хэдүүлээ дараагийн хак болцоо. Тэгээд дараагийнх нь хак болвол хэрэгтэй нь бол халбар. Тэгээд надад юм хоёр балан. Гэтэ энэ нь бол ингээд миний бодлоор магадгүй болох байх энэ нэг permanent. Тэгээ энэ нь highlighter нь. За энэ highlighter-ыг хийж туршиж үзье. За энэ дээрээ энэ бол гарах байх. Oh my god. Зурсан. За тэгэл усанд туршиж үзье. Болсон. За. Яаклаач. Зарилсангүй. За одоо хамгийн сүүлчийн хак. Энэ бол хак биш. Энэ хоол паста би TikTok-оос олсон би бичлэгийг тавьчаад. Тэгээ би одоо өглөөнийхөө хоолыг идэг байгаа. Өглөөс ирснээс хойш юм идэг байгаа. Цаг 12 ч би уудахгүй гарна. Тийм болохоор хэдүүлээ энэ TikTok-ийн пастаг хийж үзье. За энэ паста хийж үзье. Тэгээд хэрэгтэй юм нь бол помидор, сармас, спинат, мага, жижиг моцарелла, крем фреш. Тэгээд бичлэгэн дээр бол ямар ч махгүй байсан. Гэхдээ миний бодлоор дахиад бэлдсэн байгаа. Тэгээд дахиад байгаа хойлоод хийчихье гэж бодсон. За ямар ч захиалъя. Би өмнө энэ паста хийж үзэж байгааг болохоор жоох нэг хийж үзье. Тэгээ энэ бичлэгэн дээр ийм сармас хэрэглэж байсан. Сармасны ийм амтлагч. Тэгээ би жинхэнэ сармас хийж хийдэг. Нэг 3-4-ийг. За тэгвэл одоо нэг хай. Би өмнө ингээд сармасаа ингэж арилдаг гэсэн байхгүй юу? Тэгээд миний бичлэгэн дээр ингээд бичээд би тэрнийг ингэж аваад тэгээд анасаа ингээд арилгахаар амар.
for me to say you love. За одоо энэ дээрээс юм юу вэ? Ийм байгаа дээ. Ийм юм. Нэг юм. Энэ дээрээс одоо дахианы амтлагч тийм. За одоо энийг юм. Цэцгээ. Гоё юм шиг ямарчсан. За одоо энэ мини моцарелла гэх юм. Мини моцарелла гэх юм. Тэгээд уг нь бол энэ дээрээс одоо пастагаа хийгээд хоол болчихно. Тэгээд миний хэлснээр би дахиад хийн. Тэгээд дахиад хичээд энэ дээрээс нь бас хийгээд дараа нь паста хийжээ. За энэ дахиад би зүгээр амтлаад тэгээд тококонд халаасан байгаа. Одоо энийг зүгээр ингээд тэгтээ. За дээрээс нь паста гэх. Ой. За энийг одоо амсаж үзье. Би өмнө энэ пастаг ерөөс хийж бас идэж үзээгүй. Тийм болохоор одоо гоё амттай мэ. Тэгээд хийгийчсэн амар хурдан хийсэн. За өнөөдрийн TikTok-ийн лайф хакинг бичлэгүүдийг хэдүүл дагаж хийлээ. Тэгээд зарим нь ерөөсөө олсонгүй. Тэгээд зарим нь дажгүй. Гэхдээ дараа хийх юм бол та над руу илүү гоё лайф хакнууд явуулаарай. Зөвхөн хоолных биш. Гэхдээ ер нь ингээд жижиг сажиг юмнуудын лайф хакнууд. Надаа бас энэ паста дажгүйсэн нэг амар хурдан хийлээ. Барыг нэг 30 минутын дотор хийсэн баг. Тэгээ амтан ч гэсэн дажгүй хурдан дажгүй амттай гоё паста. Тэгээд та нарт энэ бичлэг таалагдсан байгаасаа тэгээд та нарт таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас зүгээр үзэж болно. Тэгээд бас миний энэ камер ямар сайн байна уу, муу байна уу, таалагдахгүй нь бас коммент дээр бичээрэй. Тэгээд бас ямар лайф хак юм хамгийн их таалагдсан бэ? Туршиж үзнэ гэж бодож байна гэдгээ доор коммент дээр бичээрэй. Тэгээд хэдүүлээ дараач хавшлан дээр уулзцгаая.